Сайн байцгаана уу эрхэм хүндэт Facebook-ийн найзуудаа. Та бүхэндээ 2025 оны 7 сарын 6-ны өглөөний 3 цаг 20 минутын мэндийг хүргье. Би хамгийн анх удаа өөрийнхөө бичсэн авиацийн нисхийн нийтлэлүүд, судалгааны ажлуудаа бичлэг болгон YouTube, Facebook өөрийнхөө группүүд, Оросын агаар сансан хүчин пэйж хуцсандаа тавьж нийтлэх гээд хамгийн анх удаа энэ бичлэгийг хийж байгаамаа. Ямар нэгэн байдлаар алдаа гарах, авиацийн, нисхийн, технологийн, нисэх онгоцны талаар үг хэллэг алдаа гарсан байвал мэргэжлийн хүмүүс та бүхэн минь, сонирхогч найзууд минь, намайг дэмждэг анд нөхд минь та бүхэн намайг миний алдаа мадгийг засаж залруулаарай. Намайг шүүмжилдэг, дэмждэг, өмгөөлдөг, хайрладаг бүх хүмүүст баярлалаа. За ингээд би та бүхэнд хамгийн анхны судалгааны нэгэн ажлынхаа тухай одоо ярьж өгье. Ярьж өгөх юм би одоо сэтгүүл зүйн хэллэгийг мэдэхгүй мэт уучлаарай. Бүгднээ Монгол ард тусад хамгийн алдарсан нэг онгоц байдаг. Байлдааны. Энэ онгоцыг та бүхэн маш сайн мэдж байгаа. Та бүхэн үүнийг сонирхдог, дурладаг, мөрөөддөг хүүхд залуу байхдаа энэ онгоцны нисгэгч болохыг, пилот болохыг, летчик болохыг маш их хүсдэг байсан онгоц байгаа. Энэ бол Маршал Цэдэн Балдаргийн бүтээн байгуулсан агуу их бүтээн байгуулалтын нэг эдис болсон МиГ-21 гэмэх зөвлөлтийн сөнөөч онгоц юм аа. За ингээд та бүхэндээ бүгднайд Монгол ард улсын ардын аймд ашиглагдаж байсан энэ сөнөөч онгоцны талаар өөрийнхөө мэддэг өчүүхэн зүйлээс л одоо нэг өсний түүх талаас нь л жоохон ярих гэж бодож байна. Мэдээж нисхийн хэллэг, авиацийн хэллэг, мэргэжлийн хэллэг гэдэг бол сонирхчдын болон бусад хүмүүсийн одоо ойлгоход их хүнд байдаг учраас би аль болох энгийн хэллэгээр та бүхэндээ ойлгуулж хэлье гэж бодсон юм аа. Миний анхны энэ одоо юу хчлээ юм дэ подкаст гэх юм уу үхс. Тэгээд энэ яриа нийтлэл алдаа мад гарвал та бүхэн надад зас залуулж миний нийтлэн дээр комент бичээрэй. За ингээд би та бүхэндээ хамгийн анхныхаа дугаарт зөвлөлтийн МиГ-21 гэдэг сөнөөч онгоцны талаар ярьж өгье. Зөвлөлтийн хүүтэн дайны хамгийн алдартай сөнөөч онгоц бөгөөд 1960-аас 1985 оны хооронд энэ онгоцны хамгийн оргил үеийн байсан. МиГ-21 сөнөөч онгоцыг НАТО-гийн тайлгнах кодын дагуу Peacekeeper гэдэг байсан бөгөөд 1950-ад оны 2 дугаар хагаст Никоян Гуревичийн зохион бүтээх товчоонд боловсруулсан зөвлөлтийн хөнгөн жинтэй дуунаас хурдан 3 дугаар үеийн сөнөөч онгоц юм аа. Түүхэнд хамгийн өргөн тархсан дуунаас хурдан сөнөөч онгоц бас хамгийн том одоо их биеийн том 3 дугаар үеийн сөнөөч онгоц байхгүй юу? Бөөнөр үйлдвэрлэх явцад нислэгийн гүйцэтгэлийг сайжруулах функционал чадвар шүү манайха. Функционал чанар биш. Тэг чи өөр шинжлэх ухааны технологи өөр хэллэг байхгүй. Хөгжүүлэх зорилгоор функционал чадварыг хөгжүүлэх зорилгоор сургууль байлдааны. Одоо нэг басны учебны боёвая гэдэг чинь МиГ-21 дээр бол МиГ-21 дээр бол УТ гэдэг байхгүй. Одоо МиГ-15 стилээр учебны двигатель истребитель. Эсвэл сөнөөч бөмбөгдөгч. Эсвэл тануулын ингээд чиглэлүүдээр удаа одоо шинжлэгдсэн өөрчлөгдсөн сөнөөч онгоцтой. МиГ-21 сөнөөч онгоц бол хүүтэн дайны үеийн Америкийн нэгдсэн улс зөвлөсөн хоёр их гүрний байгуулсан капиталист, коммунист лагерын орнуудад бүгдээнд нь маш их өргөн хэрэглэгдээд тухайн үед олон зэвсэгт мөргөлдөөн дайн байлдаанд ашиглагдж байсан түүхтэй юм аа. МиГ-21 сөнөөч онгоцны зураг төсөл бүтээн байгуулалт туршилт хөгжүүлэлтийг МиГ-ийн зохион бүтээх товчоонд зөвлөлт холбоодуулсан баатар төрийн шагналт зохион бүтээгч одоо Анатолий Григорьевич Брунов гэдэг хүн удирдаад ерхий зохион бүтээгчийн орлогч гэсэн статустай анхандаа ажиллаж ирсэн. Харин 1957 оны 3 сараас хойш зүйл тогтоолсон нисхийн аж үйлдвэрийн сайд Паул Деминтв одоо нэг Калашников зохион бүтээгчтэй өшөлдөж 1947 онд өөрийнхөө автомат буугаар
оролцоод ялагдажсэн зохион бүтээгч сүүлд нь 1957 оны үед Зөвхт улсын нисхийн аж үйлдвэрийн сайд болсон байхгүй. Бас Зөвхт улсын баатар алдартай зохион бүтээгч. Тэр хүний тушаалын дагуу Анатоли Бурановыг Микроны сөнөж онгоцны ерөнхий зохион бүтээгчээр томилжсэн байгаа юм л та. Харин энэ чиглэлээр Микроны зохион бүтээгч болсон Анатоли Буранов түүний өөрчлөлтийг үргэлжлүүлж удирдахжсэн түүхтэй. Нисхийн онгоцны зохион бүтээгчтэй ойрхон маневр хийх байлдааны 90 үе өнгөрөө түүх болчихсон болохоор агаарын байлдын үндсэн төрөл нь нисхийн онгоцыг өндөр хурдаар дайсны онгоцонд ойртуулах эхний дайлт давталганоос дайснаа пуужин болоод пушка мэргэжлийн хэлээр автомат их буугаар өндөр маневраар алсын зайд сөнөөж ялах явдал байсан байхгүй. Энэ онгоцны гол зорилго нь яг 3 дугаар ихэнх үедээ яг үүнтэй ижил төстэй өвжил баримтлалын дагуу хамгийн боломжит онгоц бүтээсэн явдал бол Америкийн Lockheed компани F-104 болоод F-4 Phantom сайн онгоцтой Оросууд их үнэлдэг. Тэр үед тэгэл Оросууд Phantom зөвлөд Мой Phantom тэрээд Visato гэдэг дуу зохион гаргасан байгаа шүү. Дээр гаргасан. Миний Phantom өндөр алдаж байсан үлдээ. Тэгээ бас Францын Mirage SC гэдэг онгоцууд нь энэ зөвлөлтийн Микроны сөнөж онгоцыг сөрж гарсан байхгүй юу. Микроны онгоцны анхны туршилтын загварыг Е1 гэдэг байсан боловч АМ5 гэдэг хөдөлгөөний шин чанар нь их үзүүлэлт багтаа дутагдaltaй байсан болохоор энэ загварын төслийг тухайн үед хаацсан, зогсоосон гэсэн үг шүү дээ. Тэгэхээр дараа нь Микроны сонгосон туршилтын загваруудыг эндээс эхлээд Е-сэрээр нэрлсэн байх түүхтэй юм аа. Эхний загвар нь АМСВ турбо шит тэрний тэрл төлөвөөр тонлогдсон далавчны ирмийн дагуу 57 градус наалдаг тийм элрон далавчтай Е2 онгоц байсан нь энэ зарчмын үед хуучны Мик-ароос төдийлөх ялгаагүй байсан баггүй юу. Гэтэ онгоцонд зөвхөн нэг хөдөлгөөр болоод төвийн тохируулагчтай конустай бүхий дуугу шаши шов хамартай агаараа оролт хийсэн баггүй. Энэ нөгөө агаараа оролт хөдөлгөөрөө орох байгууламж гэсэн үг шүү дээ. Тэгэд хөдөлгөөрт орж байгаа агаарын хэмжээ зохицуулдаг боломжтой болсон. Их биений ухсалтай ажил 1954 оны 12-аар дуусаад Е2 загварын онгоцны загварыг Москвоор илгээгээд анхны нислэгээ 1955 оны 2 сарын 14-нд хийсэн юм аа. Сөнөөж онгоцны анхны загвар нь 1700 км хурдтай байсан, их дутагдaltaй байсан, том айлбод албаштай байснаас тааламжгүй байсан гэдгийг олж тогтоосон бол та. Тэгээ айлбод албаш шүү маахаа. Дельта биш. Тэгээ энэ довтлооны өндөр өнцөт нисхийн онгоц даацаа алцдаг байхгүй энэ далбцаас болоод. Тэгэхээр нөгөө сүүлийн хэсгийн стабилизаторын тогтоожуулагч нь маш өндөр градусаар доошоо унжээж хамраа аяндаа өргөдөг тийм дутагдaltaй болсон байхгүй ихний энэ Е2 загварын төсөл дээр. Энэ үжилээс урсан сэргийлэхийн тулд далавчсан дээр том аэродромик нуруугч хийж өгөөд агаарын урсгалын үзүүрээ урсгахаас сэргийлсэн байдаг байхгүй. Онгоцонд илүү хүчийг хөдөлгөөр суурлуулсны үр дүнд хурд нь 1900 км/цаг болд нэмэгдсэн. Гэсэн хэдий зохион бүтээх товчоо Е4 загварын нэрийн дор дельта далавчтай, дельта шүү, альфа биш. Дельта далавчтай загварыг гаргахаар ажиллаж эхэлсэн. Тэгээ шинэ далавч нь тэргүүлэх чиглэлдээ 57 градусын өнцгийг хадгалаад машиныг сайн маневрлах чадварлаа болж ихний дэвшил гарсан л да. Их бие ба сүүлийн ухсралт нь Е2 загвартай төстэй байсан. Харин машины анхны нислэгээ онгоц анхны нислэгээ 1955 оны 6 сарын 24-нд үйлдсэн байдаг. Шин сөнөөж онгоцонд бас хид хідэн сайжруулалт хийсэн мэл дээ энэ загварт. Энд нь илран удын уртыг багасгаад хазаалтын өнцгийг нэмэгдүүлж хөндлөн V докторжуулалт стабилизаторын өнцгийг өөрчилж 2 том нурууг нь хасаад тус бүр дээр 3 жижиг хуваалт хийж байрлуулж өгсөн баггүй. Шин сөнөөж онгоцны далавч нь тэгэхээр яг энэ үедээ 600 мм багассан байдаг. Ингээд энэ альфа биш шүү, дельта далавчтай шин сөнөөж онгоц нь одоогийн хамгийн сүүлийн загварын Ми-21 гэдэг сөнөөж онгоцны онцлог шин чанарыг нэгс олж авсан байт юм л та. Тэгээ үүний дараа
дөрвийн туршилт сайжруулалтын ажилтаа төсөлт ажлуудаа зэрэгцээд АМ5 хөдөлгөөс дельта далавчтай Е5 гэдэг хоёр дахь төслийн загварыг бүтээж эхэлсэн байдаг. Тэгээ үүний дараа АМ11 билүү АМ11 хөдөлгөөг суурлуулж ажиллах зорилттой 15 тийм АМ11 хөдөлгөөгийг суурлуулсан тийм дельта далавчтай 15 нийж бүхэн онгоцыг нэг багт болж ухсраад тэгээд тэний хажуугаар дельта далавчийг авч хаяад биш альфа далавчийг авч хаяад тэгээ бүтээсэн байдаг байхгүй юу? Энэ юг Е5-ын хоёр дахь загвар. Е2А-гийн эхний одоо их бие нь Е2 ба тэгээд Е5 загварын релиз нь байсан. Далавч нь болохоор Е2-ын далавчтай төстэй боловч автомат алд байхгүй том хуваалттай байсан. Е2А төслийн загварын анхны нислэг 1956 оны 2 сарын 17-нд болсон шиг санагдаад байх юм да. За байж шүү. 1956 оны 2 сарын 17-нд анхны Е2А загварын төслийн нислэг үүлдэгдсэн байдгийг. Е5 болохоор Е4-с ялгаатай нь АМ5 хөлөөс гадна богиносгосон далавчтай консул тус үрдээр нь 3 хуваалт хийж өгсөн баггүй юу? Тэгэд сүүлний хийц их бие ухсалтай ажиллана гэсэн илүү сайжруулсан байт. Шинэ онгоцны сүүлний загвар их биеийг сайжруулж тоормзны 3 дахь хавхлагын суурлуулж өгсөн байт. 3 дахь хавхлагын шиг манайхаа. Е5 онгоцны анхны нислэг 1956 оны 1 сарын 10 билүү 1 сарын 9-нд болоод тэгээ тэнийг маш жижиг цувралаар 11 онгоц болж багслаад зөвлөлт социалист бүгд найрамд холбоод гүржүүлсэн Тбилис нисэх зовоод ухсгсан байдаг. Зөвлөлт бол 1991 онд задарснаас хойш гүржүүлс бие дааж нисэх онгоц үйлдвэрлэх чадвараа алдсан байт юм аа. Тэгээд ч бронзын нисхийн сургууль муулж аль хэдийн бүр тараад алга болсон шүү дээ. Манай ахнараа тэнд сурч маш олон гайхалтай нисгчнүүд тэнд бэлтгэсэн байдгийн жишээлбэл Төдийн Батжаглал ах байна, Асангийн Баясгалан ах байна. Тэгээд зөндөө нисгчнэр Тбилис одоо нэг бронзын бат бишээ би буруу ярьж байна. Тэр чинь юу штэ Кыргызстан Тбилисийн гүрж байхгүй тий гүрж ус тий. За ууштаар манайха. За дараа нь үргэлжлүүлээ. Е2А-гаас Е загвартай харьцуулсан туршилтуудаас нь сүүлийн нь ашигтай болсон болохоор дельта далавчтай концепцийг улам хөгжүүлээд сайжруулж боловсруулад тэгээ үүнийгээ Е6 гэж энэ текст нэгсэж шилжүүлээд өөр туршилттай бүтээсэн баггүй юу. Харин МиГ-21 онгоцны сөнөг онгоцны хөдөлгөөний нийлүүд зохион бүтээсэн Туманскийн зохион бүтээх товчоо хуучны анхны туршилтын загварын АМ11 хөдөлгөөний шинэ хувилбарыг дахиж бий болгоод R11F300 хэд шинэ хөдөлгөөр хийсэн тийм түүхтэй байд юм аа. 1958 оны 3 сарын үед 3 нэгж Е6 онгоцыг бүтээгээд 1958 оны 5 сарын 20-нд одоо анхны нислэгийн туршилтын нислэгээ үйлдсэн байт. 3 онгоцны сүүлжийн МиГ-21 загварын их бий болж одоо нэг усны тогтож одоо үлдсэн байдаг юм аа. Хөдөлгөөс гадна их биений хамрын аэродинамик нь илүү сайжирсан байгаа энэ МиГ-21 онгоцны дээр. Их биенээс доошоо нүүлгэж хилжүүлсэн стерилизатор тогтворжуулагч нэг ховдолтой цоорхоо шин тоормзны хавхлаг нисгчийн бүгээгний бэглэгээний бүрхүүл зэрэгээр одоо энэ Е6 загварч өмнөх Е загваруудаас илүү онцлог, илүү дэвшлэгтэй, илүү аавх одоо ашиглуулын коэффициент өндөр болсон байт. Эргономик нисгчийн эргономикч сайжирсан. Эргономик гэж одоо хүний биед тэгнээс үзүүлж хамгийн аятай тогтоо нөхцөл эрүүл ахуй шаардлага хангасан хэллэгийн шинжлэх ухаанд эргономик гэдэг багхгүй. Бионик гэдэг болохоор байгалаас бүх техник технологи хуулж загварыг гаргаж ш одоо нисэх онгоцын шувуугаас нисэх онгоцыг салбарлаж одоо санаа аваа шүү дээ. Эний чинь бионик гэдэг багхгүй. Эхний Е6 онгоц нь туршилтын үеэр ослтсан байгаа. Эхний туршилтын үеэр ослтоод зөвлөлт улсын Баатар
туршин гэж хушууч Бензинский гэхгүй одоо амир өгсөн байт. Тий. Тэгээ дайны үед орлож ирсэн 17 онгоц сөнөөсөн бас алдартай нисгч байсан л да Бензинский бол. Одоо өөр ач нь бүгдээ нисхийн хүмүүс байгаа. Тэгээд туршилтын үйлдэл тэгсэн мөртлөө энэ Е6 бол их амжилттай дууссан байна. Тэгээ нэмээд хэлэхэд F300 турбо хөдөлгөөр тоонлогдсон F306 гэдэг шин загварыг хийгээд тэр нь харин маш олон хэд хэдэн дээд амжилтыг тогтоосон байт юм аа. Тэгээд Е6.3 гэдэг шинэ өөрчлөлтсөн загварын онгоцыг туршин нисгэж дэд турамдаа Григорий Мосолов 1959 оны 10 сарын 31-нд жолоодож 2188 км-ийн хурд хийгээд МиГ-21 онгоцны үед өмнөлгүй дээд амжилт тогтоосон байт юм аа. За одоо ингээд өөртөө тэгээд үйлдвэрлэлийн талаас нь жоохон ярьчих. 1959-аас 1985 онд зүйлт бодлуулалт цуурлаар үйлдвэрлэсэн байт. МиГ-21 сөнөөж онгоцны цуурлаг аналогыг Чехословак, Энэтхэг, Хятадд зөвлөлтийн патентаар бас үйлдвэрлэсэн. МиГ-21 сөнөөж онгоцны нисхийн төвд хамгийн өргөн тархсан дуунаас сурсан сөнөөж онгоц үйлсэн. Нийтдээ зөвлөлт холбоодуулалт Чехословак, Энэтхэгт 11,496 нэгж МиГ-21 сөнөөж онгоц бүгдээ нийлж үйлдвэрлэсэн. МиГ-21 сөнөөж онгоцны Чехословакийн хувилбарыг С-106 нэрээр үйлдвэрлэсэн байдаг. Чех улс. Одоо Чех барууны МиГ-21 сөнөөж хятад хувилбарын одоо G7 гэж нэрлэдэг. Түүний экспортын хувилбар нь 17 онд хүртэл үйлдвэрлээд 12 онд хүртэл үйлдвэрлээд 17 он зогссон байд. Одоо Хятадын Хаачагийн агаарын зэргийн хүчинд 2501 орчим G7 онгоц одоо хүртэл үүргээ гүйцэтгэж байгаа байхгүй юу. Хятад бас их сайн хийсэн тэрийг сайжруулж бас муу хийж болохгүй. Энэ бол Хятадын G7 бол МиГ-21 сонгоцны Хятад хуулбар нь. Тэгээ хүүдэн аюуд хамгийн алдтай хөнгөн онгоц нь МиГ-21 байсан. 60-аас 80 1960-аас 80-аад он хүртэл гарсан бүхий л дайн зэвсэг үйлдэлд ашиглагдсан хамгийн алдартай болгосон түүний оролцсон дайн болохоор Вьетнамын дайн байгаа байхгүй. Тэр дайнд өөрийнхөө өрсөлдөгч Америкийн F104 болон F4 Phantom сөнөөж онгоцтой ёстой алдсан онгоц байгаа байхгүй. Зүйлт бодвол шинээр үйлдвэрсэн маш олон нэгж МиГ-21 сөнөөж онгоцоо Вьетнамын дайнд туршсан байдаг түүхтэй. Вьетнамын дайнд зүйлт бодвол анх МиГ-21 онгоц турших үед Вьетнамын нисгчид тийм өндөр хурдны онгоцон дээр эхэндээ дасч чадахгүй Вьетнам хүний биеийн онцлогоос шатгаад нисгчийн өндрийн өвчин гэж ярих хөө тэр тусаад эхэлсэн. Одоо нэгсний толгоо нэгэх, нүдний хараа муудах, дотор нь муу харах, уунж татах зэрэгээр тэгээд эхэндээ Вьетнам бол сандраад зүйлт бодволсоос тусламж өсөд зүйлт бодволсоос ихэнх хэмжээний агарын дутлаас хамгаалах пуужингууд нийлүүлжсэн. Гэхдээ МиГ-21 онгоцныхаа нэгжийг бууруулаагүй. Яг Вьетнамууд МиГ-21 сөнөөж онгоцыг одоо ашиглаж ирсэн эхний саруудаа бол Америкийн F4 Phantomтой тулдаад нэг ч ялт байгуулаагүй. Чадаагүй. Гэхдээ Вьетнамын нисгчнэр онгоцоо унгах шахсан тохиолдол олон гарч. Яагаад гэвэл шинэ онгоцонд дасч чадаагүй дадлагч муутай байсан. Препо учин их сул хийсэн баггүй. Цаад Вьетнамууд чинь монголчуудыг бол бодвол төлөг шүү дээ. Энэ бол та нар сайн мэдж байгаа. Тэгээд 1968 он гараад хамгийн анхныхаа F4-ийг унгаасан баггүй Вьетнамын нисгчд. Гэхдээ харин дараа нь Америкийн нэг нисгч МиГ-21 устгаа хийсэн сөнөөтсөн. Яагаад гэвэл тэр Вьетнамын илүү туршлагатай нисгч тийм хурдаар давуу МиГ-ийг унгаана гэдэг бас тухайн үед бас байж боломгүй агарын тулдаан болсон баггүй. Хамгийн сонирхолтой 1970-аад оны ихээр Вьетнамын дайнд МиГ-21 сөнөөж онгоц орчин үеийн авиацийн төвөнд анхудаа хамгийн алдартай хамгийн том стратегийн бөмбөгдөж онгоц В-2-ыг унгааснаа их онцлог байд юм манайхаа. Та бүхэн мэдж байгаа биш олон бичижсэн Вьетнамын баатар сансрын нисгч Пам Таун гэдэг одоо хурандаа генерал амь цэрүүн байгаа. Энэ хүн МиГ-21 сөнөөж онгоцоор Америкийн В-52 гэдэг гайхамшигтай том
стратегийн бөмбөг төгтөг агаар ангилан пуужингаар устгаад тэгээд Вьетнам улсын баатар болсон. Энэ Б-52-ын хороо нь тухайн үеэр одоо би он сарын сан санахгүй байна. Зул сарын баярын бэлэг гэдэг нэрлсэн тийм ажидгаагаар ханаа бөмбөгдөгч яваад МиГ-21-д алуулсан байхгүй. Эквадор тэрээр сүрсэн. А энэ Вьетнамын дайны үед Америкийн нэгшт болон Сайгон нисгчдийг Вьетнамын улаан коммунист зэргүүд олсон дараа маш их яргалдаг байсан. Амьдарын шатаах, гар хөлийн тайрах, нүдгийн амьдарын бүртлэх, өөрт нь идүүлэх зэрэгээр энэ бол Женевийн хилцээг маш ностож өшдөг байсан учраас зүйлд тодруулсан хатуу шаардлагаар сүүлдээ намдсан л та. Ялгаагүй Америкчууд Вьетнамчуудыг хэрхэн таналдаг байсныг та бүхэн олон баримтаар мэдж байгаа. Тэгээд зүйлд бас МиГ-21 онгоцоо Араб Израилийн дайн, Сомали, Этиопийн дайн, Иран, Иракийн дайн болон бусад жижиг мөрөлдөнд орцуулаад МиГ-21 сөрөг жонгол Америкийн онгоцуудаас И-5 үзүүлсэнтэй. Америкийн онгоцоос мэдээ сайн ЭПГ төсөл нэгэлсэн, алдсан, хоёулаас алдсан. Их сонирхолтой түүх нь болохоор МиГ-21 сөрөг онгоцыг хамгийн анх Араб унж хэрэглэсэн хүн бол Египтийн ерөнхийлөгч байсан, өдөртөгч байсан Насир гэдэг хүн энэ МиГ-21 онгоцоор тулдаж байсан Араб Израилийн дайнд. Насир өөрөө зүйл тодулсан Краснодарт нисгэн сургалт өгсөн Стрүдл Лёчк байхгүй нисгч хүн. Өөрөө зүйл тодулсан их талтай байсан хүн байсан. Тэгэд 2005-аас 2017 оны хооронд энтх улс зүйлд Оросын лицензийн дагуу МиГ-21 дахиж модернизацид оруулаад 153 нэгж МиГ-21 онгоцыг МиГ-21 Бизон марка гаргасан байдаг байхгүй. Энтхийн МиГ-23 Бизон онгоц нь бүхий л хэрэглэл нь цахимжаад пербор нь шингэн кристалд дэлгэсэн шилжээд тэр тэгэл нисгчийн ишлэм одоо энтхийн одоо өөрийнх нь үйлдвэрс хамгаалах дуулам хамгийн орчин үеийн систем одоо нэгсний байгаа таних байгаа цуглуулах бүх тоноглолыг нисгчийн ишлэмдээ байрлуулсан тийм шилэмтэй шинжилсэн хөдөлгөөртэй бүх пербор бүх тэжээлийн систем цагалгаан шатхуун тэжээлийн системүүдийг шинжилсэн тийм МиГ-21-ийг 21-ийг онгоцыг Оросын бат зөвшөөрлөөн дагуу 151-ийг модернизац хийж сайн шинжилээд дөрөвдүгээр үеийн хэмжээнд айж хөржсэн тийм чадвартай бас гайхалтай даруйдалтай ер нь бол 2019 оны Пакистан энэтхийн нэг мөрөлдөөнд МиГ-23 Бизон онгоцууд Америкийн F-16 тулдаад хэд хэдэн F-16 унгаасан тийм тохиолдолд F-16 мэдээж МиГ-21-д бол хамаагүй илүү дэвшилттэй онгоцолтой. Гэтэл ийм гайхамшигтай амжилтанд нэртүүд хүрч чадсан юм л да. МиГ-21 одоогоор цөөхөн хуруулаар орон байдаг байхгүй. Тэр итгэл зүйл бодулсан дайсан орон Канад хүртэл 31 МиГ-21 1960-ад оны ихээр зүйл бодулсаас хүлээ авч ирсэн. Яагаад гэвэл өөрсдийнх нь үйлдвэрлэсэн амдан сонирхч онгоц үзүүлэлт таараа байсан болохоор маш нууц гэрээ байгуулж зүйл бодулсаас 31 МиГ-21 онгоц бүх сэлбэг хэрэгсэл сургагч багш нарын хамт авч өөрийнх нь зэвсэлт нэвтрүүлж зөвлөлтөд сургагч багш нар нь хэсэг хугацаанд ажиллаж дадлжуулж босч ирсэн. Иннээс болж Америк, Канада хоёр бөө хил ам болж зодоонуудаа хэрүүл тэмцэлтэй тулж ирсэн хүртэл тэгээд энэ МиГ-21 онгоцыг Канадын агаарын хөвшин зэвслээс Америк явуулгаар бүгдийн зөв зүгээр багт нь сервис үйлчлэгээ хийх болоог багт нь бүгдийг нь устгуулаад өөрсдийнхөө хит өндөр үнэтэй онгоцуудыг шахаж гэж дамталж ирсэн бас тохиолдол байд юм аа. Тэгээд Америкийн их сургууль хүртэл зүйл бодлоосаас 101 онгоцыг албан ёсны гэрээний дагуу гэрээ сахилга батаас сахиж хангаж одоо худалдаж авсан түүх байдаг шүү дээ. Гэрээний сахилга бат гэхээр аливаа гадаадаас худалдаж авсан онгоцыг 3 дахь этгээдэд зарах хэрэггүй. Экспортлж байгаа орн тухайн онгоцныхоо үзүүлэлт аюулгүй байдал бүх талын стандартын дагуу хийсэн байх ёстой гэдгийг зэвсгийн импортын одоо гэрээнд
гэрээний сахилга бат гэж нэрлэдэг юм аа. Мэдээж гэрээний сахилга бат гэдэг нэрлэл төвний орчин үед зүгээр эдийн засгийн бизнесийн нэр төвөнд орсон байж магадгүй л да. За ингээд та бүхэнд ямар ч байсан микроорганизм сонгосыг өөрийнхөө мэддэг талаас нь баг зэрэг тайлбарлалаа. Мэдээж зэвсгэлэл, ариутай ол цахилгаан, хөдөлгүүр, тэжээлийн систем, шатхууны систем бүгдлээ задлж ярих юм бол их нуршуу болно. Хоёрдугаарт найзууд мөн та нөхөн сүлдээ ойлгохоо ойлж залхаж эхэлнэ. Зүгээр би түүхийн талаас нь бичдэг гэдгийг та бүхэн бас мэдж байгаа. За ингээд бүгд найдах Монгол улс миг-21 сөнөөж байгаа анх хэдэн онд орж ирсэн бэ гэдгийг би та бүхэнд зөвхөн цус дурдъя. Хүйтэн дайны үед бүх социалист орн бас зүйл тогтол улсын нөлөөний энэ улсыг дэмжигч бус орнуудын дэвсгэлт энэ алдартай онгоц байсан. Харин 1976 онд зүйл тогтол улсын төрийн тэргүүн Леонид Ильич Брежнев бүгд найдах Монгол улсад айлчлах хувээр бүгд найдах Монгол улсын төрийн тэргүүн Маршал Шүмжаагийн цэдэн бол Брежневийг ятгаад, гуугаад, аргалаад эхэндээ зөвшөөрөхгүй бүр аргалсаар амбагаад шинээр зэвсгэлт нэвтэрсэн миг-21 онгоцыг хүлээн авахыг зүйл улсын төрийн тэргүүн Брежнев цэдэн бадагаад зөвшөөрсөн байт. Ингээд бүгд найдах Монгол улс бусад социалист орнуудтай бодвол харьцуулахад нэлээд хожуу хоцорсон боловч 1977 оны эхэнд хамгийн анх 8-1 миг-21 PF 4-1 миг-21 UM гэдэг онгоцуудыг хүлээж аваад 1977-оос 1984 оны хооронд нийт 44-1 онгоц хүлээж аваад 1993 он хүртэл ашигласан түүхтэй байд юм аа. Энэ алдартай сөнөж онгоцын ачаар бол Монголын ардын арим нисгэгч тухайн үедээ бол хамгийн орчин үеийн онгоц сөнөж онгоцтой болоод бүгд найдах Монгол улсын ардын арийн сөнөж онгоцтой тусгай хороо буюу 137 дугаар ангийн нисгэгчд бол Аас дэвдэ чадварлагч тоолж ирсэн сайхан түүх байд юм аа. За ингээд сүүлд нь миг-21 сөнөж онгоцны үзүүлэлтээс хальт одоо баг зэрэг ойлгогдох байгаад та бүхэн хэлж өгье л да. Миг-21 бис гэдэг сөнөж онгоцны стандартаар байдаг хамт хэлж байгаа шүү. Миг-21 олон янзын төрөл байгаа ш дотроо. Хөдөлгөөнтэй бол нэг ширхэг. Экваш нэг хүн. Гэхдээ сургалтын болон сургууль байлдааны онгоцууд нь 2 хүний судалтай, 2 нисгчийн судалтай. Урт нь болохоор 14.10 метр. За өндөр нь 4 метр 71 см байгаа тий. Даалгавчны талаас нь болохоор 715 метр. Даалгавчны талбай нь болохоор 2295 метр квадрат байд. Хоосонжин 5460 хаа тий 5460 хоосонжин. Хэвийн хөөгч нь болохоор 8726 кг. Хамгийн их хөөгч нь 10 тонн буюу 100000 кг. Шатхууны жин нь болохоор 2750 кг. Хөдөлгүүр нь болохоор E20-тай 300. Тий өөрчлөгдсөн шүү. E20-тай 300 хөдөлгөөртэй болсон. TRD гэдэг багхгүй. Турбореактивны двигатель гэдэг багхгүй. Хөдөлгүүр нь болохоор шатаагүйгээр хамгийн их төлөвлөлт нь 4100 кг байд. Шатлалтын дараа болохоор 6850 кг. Онцгой байдлын дараах шатаак хүч нь 7800 кг байдаг байхгүй. Хамгийн өндөр дээд урд нь 2230 км/цаг болсон юм энэ онгоц. Нам өндөд болохоор хамгийн дээд урд нь 1300 км/цаг. Харин аяллаа урд нь болохоор 1000 км/цаг байд. Энэ нь бол сөрөг онгоц их алсалт багтай байдэн штэ. Тэ та бүхэн тэрийг сайн мэдж байгаа. Олон ч та бүхэнд хэлж өгсөн баг. Нислэгийн алсалт нь болохоор нэмэлт төлсөн сав байхгүй үедээ 1225 км. Харин нэмэлт төлсөн савтаа бол 1470 км. Нислэгийн өндөрчт нь болохоор дээд өндөрчт болохоор 19000 м. Бас мундаг байгаа. Миг-29 хэмжээнд хүрэхээр байгаа штэ. Харин авир хурд нь болохоор 235 м/сек хэд. За зэвсгэлт нь их бүр нь болохоор 23 мм гэш 23L гэдэг автомат их пушкатай.
Тэр нь болохоор төдөлзүүлсэн элементийн жин нь болохоор одоо зэвсэглийн жин гэсэн үг шүү дээ. 1300 кг төдөлзүүлсэн элемент гэдэг байхгүй. Тэр чинь сум гарна, орно, сэнэглэн тэгэхээр төдөлзүүлсэн элемент болж байгаа шүү дээ манайхаа. Харин удирдлагатаа бууж одоо нь арайдаа удирдлагатаа дулааны мэдрэхтэй гэсэн үг шүү дээ. Агаар гинэ буужингийн R3S, R3R, R13M, R13M1, R60, R60M гэсэн буужингууд хэрэгэлдэг шүү. Энийг бол сонгодсон шүү. Бүгдийн зөвдгөө нөх манайхаа. Харин агаар гэлдийн зүгээр ердийн буужин нь болохоор X66 дахь буужин байд. Харин удирдлаггүй бууж одоо Оросоор бол не проблемны реактивны снаряд гэдэг багхгүй. Тэр нь болохоор нуурс 57 байд. 240 мм-ийн нуурс байдаг багхгүй. Удирдлаггүй бууж. Харин бөмбөг нь болохоор 1000 кг хүртэл байдаг багхгүй. Төрөл бүрийн бөмбөг зүуд юм аа манайхаа. За ингээд та бүхэндээ баярлалаа. Хамгийн анхны энэ бичлэг та бүхэнд таалагдсан бол надад шигдэл биш үлдээгээрээ алдаа мад гарсан бол засаж хэлүүлээрэй. Миний технологи их муу байгаа. Би зөвхөн их муу технологиор бичлэг хийж байгаа шүү. Дараа нь явцдаа сайжруулж зураг хөргөөр оруулах болно.